дуутай тунаж өрөлтөөр болсон байна. За зүүн баруун талын засуулууд барьяаслий хүчтэй хэмбэрэл дааны 6-гийн даваа эхлэхэд бэлэн болжээ. Хондод үзэгчдээ Монгол улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын намуусан байгуулагдсны 105 жилийн ой их орончдын өдөр зориулсан хүчит үхэн барилдааны 6-гийн даваа эхлэж байна. Хүчит үхэн барилдааны 6-гийн давааны зүүн талын тэргүүн магнайд Авд аймгийн Буян цусмын Гариад аврагч спортын хороо MGO Транс компани зорчиг тээврийн нэгтгэл нэг компани өгөх улсын авраг хангай их орончдын өдөр Монгол Ардын намын 105 жилийн ой зориулсан улс аймгийн алдар зулдаа хүчит үхэн барилдааны 6-гийн даваа эхэлж байна. Хүчит үхэн барилдааны 6-гийн даваанд Авд аймгийн Буян цусмын Гариад Монгол улсын авраг хангай Улс аймгийн дэсэм Гариад Монгол улсын харцаг мөнх баярыг Сэлэнг аймгийн цагаан нуурсам Гариад Монгол улсын Арслан Орхон баяр Баянгар аймгийн Баян булгасам Гариад Монгол улсын харцаг Золбог Аранга аймгийн Ачаатсам Гариад Монгол улсын Зан Сүгбат Булган аймгийн Гурбан булгасам Гариад аймгийн Орос Арслан Очирхөөг амлж авч за энэ барилдааны 6-гийн даваанд Аранга аймгийн Батсангилсам Гариад Монгол улсын харцаг Зоригт Баатар Авд аймгийн Мөсцөм Гариад аймгийн Арслан Баяр Жавхланаар тонон барилдгаар үлдлээ. За алдсан шуудганы баруун талдан сэжээд алдсан шуудганы барьсан төрсөн. За жоохон яг ямар барьсан дээрээс шилжээд одоо баруун талдан шилжсэн нь бол харагдсангүй. Тэгвэл талбай захарахад алдсан шуудганы барьцтай байсан. За авдгаа төмөрлөө эндээс цацаа гаргаад ирдэг юм болоо баруун талаа тоглоо. Тойрол шахад атаа гаргаад ирсэн. Гар уургалаад хөмөрсөн аймгийн Арслан Баяр Жавхлан Аранга аймгийн Батсангилсам Гариад Алдарс Бартаа хороо бөхөлөг дэвжээ. Сомон 6 компани бүх Монгол улсын харцаг зэрэг Баатар аймгийн Арслан Баяр Жавхлан гар давлаа.
За баяр жавхлан бол гараа ургалаад баруун талдаа мошгсон. За ийм л одоо хурдтай барилдаантай л одоо харцаг 6-гийн даваанд тунан барилдаад даваад өгдөөрлөө. Аймгийн хор зарслан очирхөө зүүн гар илүүсний барьсан дүргийн бол татаа зүүн талд нь хонгодондоо. Сөгөцааны хавьд бол 2 сэнжигний барьсан дээрээс дахимтлаа дутуудлаа. Ана баруун талд нь дутуухан дахимдаад утсан. Сэлэнг аймгийн цагаан нуурсан Ариат Монгол улсын арслан Орхон баяр Монгол улсын хардсаг золбоог амлаж явсан. За золбоогийн хувьд бол одоо тун тулгуухан Орхон баяр арслангийн хувьд бол одоо талбай баруун хойд захалж барилдаад байх юм. Хойшоо нь 3 алхаад тулчаад байх юм. За талбайгаа сайхан төв тэсэгдэл барилдах хэрэгтэй байна да ирнэ. Ховд аймгийн буян цэм Ариат Монгол улсын авраг хангаа Монгол улсын хардсаг мөнх хоёрыг амлаж явсан. За зүүн талд авхан сугдаа бариад авлаа. Аврагын хувьд бол түргэн шуурхаал барилдаа одоо үзүүлэх болов. Татаж өкийлдөө дутуудсан. Сэнжигний барьцыг холбоод бариад авсан талхаар болсон доо. За зүүн гарын дохоо гэлэн сөхмөр харагдаж байна да. Зааш нэг гудатаад доош нь доктораад одоо зэвэд таллах боломжтой байгаа л харагдах юм. Баруун талдаа сугдаа бариад авлаа Монгол улсын зан зөвхөд. Очирхүүгийн хувьд бол одоо эндээс цээж өндих юм бол соёлно. Тун дэсрэлтэй барилдаантай аймгийн арслангуудын нэг бол аймгийн хор зарслаа очирхүү. Золбоо хорцгой хувьд бол одоо зүүн талд алдал цуун. За зүүн талдаа сугдаа бариад авах юм бол хөнтөр соёлаад араар мордно. Ер нь бол захалж барилдах бол тун дургүй л байгаа байна. Золбоо харцаг. Татлаа. За баруун гар сэнжигний барьсан дээрээс нь дөрөв татаад дутуудсан. За гол руугаа л барилдах хэрэгтэй байна да. Золбоо харцаг бол одоо хөлийн цэцэд бол хэлж байна. За зүүн сэнжигэн дээрээс нь атгаад авсан. За баруун талдаа сугдсан. За аврагын хувьд бол ер нь нэлээд хурдан шуурхаал барилдах хэрэгтэй байх та. Өчтгийн барилдааны 5-ын даваанд нэлээд хүч гаргаа барилдсан Монгол улсын хардсаг мөнх хоёр. За мөнх хоёрын хувьд бол одоо баруун гар элэг усны барьцанд хурж барьж явах гээд дутуудлаа. За золбоо харцаг бол захлаа төв рүүгээ эргүүлээд авсан шүү. За Монгол улсын хардсаг золбоогийн хувьд бол сайхан л одоо шуурхаа барилдчихийл гэсэн бодолтой.
Нэлээд толгойхон одоо хөөгд байгаа байна. За Санжигны вэрцэн дээрээс нь баруун талд нь хонгодоод дутуу хонгодоо бутсан. За тон чөдлөгж байна да залбаа харцаг. Зүгээр зүүн тал руу тэгэд өгч байгаа зүгээр баруун тал руу ганцхан дойрч мэдхээ. За Монгол улсын зансаг бод Очирхүү аймгийн хор зарсан Очирхүү нарын хувьд бол одоо олон чудаа таарч олон чудаа тунж барилдах одоо бөхчүүд дээр нь Залгаа нутгийн Архангай аймгийн Аши атсан Булган аймгийн Гурван булга зүмгээд одоо Залгаа нутгийн бөхчүүд Архангай аймгийн Аши атсан бас одоо Монгол улсын авраг Санжаадан бовргийн араас л одоо гарч ирж байгаа. Ийм томцолтой бүх За зүүн талд нь эсвэл хаад дутсан. За голлож барилдъя гэсэн л одоо шаардлагыг тавиад байх шиг байна да залбаа харцаг. За Арханбаяр Арслангийн хувьд бол одоо золбоо харцгийн зодгийг байр цөхгүй байна гэж одоо хөлийн зэсээ санал тавьж байгаа юм болоо. Зүгээр хилэмж нь бол одоо тэгж харагдаж байгаа шиг байх юм. За зүүн талд нонглоо. Элгүсний вэрцэн дээрээс 900 талд бол хонготно. Зүүн талд нэг дутуу хонгодоо бутсан. За хөлийн зэс дагуулж ирээд одоо энэ зодог шуудаг хяндаг стандартыг одоо үздэг ийм бүрэл одоо хэсэг байгаа. За тэрэн дээр бол одоо зодгийн шалгаад бутсан. За ингээд ирэн сайн голлуулах хэрэгтэй дээ засуулууд. Хошоо 3 хаан алхаад одоо ингээд захлаад ах юм. Залбаа харцгийн одоо зүү хөл бол хитрхийлэх цөмрөөд байгаа харагдаад байна. Гэр Арханбаяр Арслан харин дээр баруунаараа хавсарч магадгүй юм. Нэг золбоод гიშгтэн. За баруун зүүн ер нь хоёр хөлтөл огж байна.
За Монгол улсын аврагын улсын харцаг мөнгө баярнаар элэг ус Сэнжигний барьсан зүрэ хүрээд авсан. За элэг усны барьсан зүрэ барилцаад авчаа Монгол улсын Арслан Орхон баяр улсын харцаг золбооноор. Улсын Арслан Орхон баяр баруун гар элэг усны барьцтай. Монгол улсын харцаг золбоо зүүн гар согны хонхрын барьцтай байна. За элэг ус Сэнжигний барьцыг булаасалтаад аймгийн ор зарслан ажирхуу баруун гар элэг усны барьцтай. Харин Сүхбаатсан элэг уссан гаран дээр нарийн Сэнжигдээ дардсан байна. За зүүн гарыг л одоо барьцсан төрхөл хэрэгтэй байна да ажирхуугийн хувьд. Дахимтлаа. Баруун талд элэг усны барьцан дээрээс дахимтсан. За баруун талд нэр нь дахимдаа сайн харсан доо. За урагшаа болон дэсрэлтээ сайхан явсан зүгээр. Сүхбаатсааны хувьд л арай нэг өсхийн дээрээ гიშгээд байгаа учраас бас урагшаа нэг актер тестэрч ихгүй байгаа мó гэмээр харагдаад ахи. За Хавд аймгийн мөн сум харьяа даврагцсаар тороо MGO Транс од группийн бүх Монгол улсын авраг оргийн ханга Монгол улсын харцаг мөнх баяраар 6 давж өвгийн дөрв чилгэрэн үлдлээ. За сугдаж тахимдаад мэхэг үзээж баруун талд нь. За хоёр гартын нэлээд л одоо ноолоод ноцолдоод явсан. Тэгээд баруун талдаа ганцхан сугдаж дахимдаад мэхэг үзээсэн. Сар шинийн барилдаанд зүүрлээд байгаа Монгол улсын аврагынгаа за элэг усны барьцан дээрээс зүүн талд нь татаж хонголоо дутуудлаа. Дутуу хонгодоо бутсан. Согны хонхрын барьцтай Монгол улсын харцаг золбоо. Барилдааны хувьд бол одоо тун ажиллагаа өндөртэй барилдаантай золбоо харцаг. Орхон баяр арсан зүүн гар элэг усны барьцтай. Золбоо харцгийн зүүн дохоо дээшээс хөгдөх юм бол тэгээ зүүн талд татаж хонгодно. Зүүн талд хонголоо.
За тогтоохоор гэж болсон даа болно. За дараа Думбраа дараад авсан. Зүүн талдаа машигэн готон дагуулад урдуур гიშгэ машигсан. Хотголоо. За зүүн гарын сэнжгийг холбож өрөөд баруун талдаа хутгаа дутуудсан зүүн талдаа. За толгой зөрүүлэх хэрэгтэй юм байна. За толгой зөрүүлээд алавчтаа гаргаад ирсэн. За урагш нь л одоо татах болов. Хий тойроод байх юм. За тойроод эргэнгүүт нь баруун талд нь хонгоцсон. Томбороо дараад авсан араар нь мордсон. За хоёр жинтэй, аралтай, жацтай хүмүүс ихэдүүлэр ёстой сонирхолтой барилдаан гаргасан. Хөнгөн жингийн хүмүүс шиг барилдаан гарлаа. За барилдааны удаашруултыг бол одоо давтан харна. Зөвхөн цааны давч үгмээр харагдсан. За харъя. Дагуулад мошгсон. За араар нь мордлоо. Мордонгууд суганд нь эргэсэн. За тийм байна. Чирхүү Арслангийн баруун дохойд өрүүлээд үрдсэн юм байна. За хэдийн унсан ч гэсэн одоо үнэхээр энэ сонирхолтой гоё барилдааны гаргасан да. За энэ дээр суганд нь эргэсэн. За ингээ баруун дохойд өрүүлээд хурчжээ. Аранга аймгийн ачаад замын харьяат бөхөөлөг дэвжи алдар спорт ороо залуу ноёд компани өгөх Монгол улсын зан Сүхбаатарын Сүхбат Булган аймгийн Горбан булган замын харьяат аймгийн Орц Арслан очирхүүгээр 6 давж өвгөн дөрвж ялгаран үлдлээ. За талбайд Монгол улсын Арслан Орхон баяр Монгол улсын харцаг золбоо нарын барилдаа үлдсэн. Улсын харцаг золбоо 2018 онд Монгол улсын харцаг зол. За 22 онд бол Монгол улсын харцаг золоо баталсан. За үнэн зоригт харцаг чимэгтэй. За нэг хоёр бүхий хооронд бол 10 насны зөрөө бол бий байхаа. За харин нэлэг усны барьцыг чирэн тавихгүй л гэж үзэж байгаа юм байна да. Орхон баяр Арслан. Гарын үзүүр одоо атгал тул үнэхээр сайтай дөө. Золбоо харцагч бас нэг тэрийг нэг нэлэг усны барьцыг нэг халах гэж нэг шамдахгүй байгаад ах шиг байна. Хоёр үхэн барилдааныг одоо Монгол улсын харцаг Зоригт Баатар ерөн тун гэрхаал ажигэл суугаа харагдана. За хинтээ одоо тунж өрөлдөх юм байгаа юм бол доо Зоригт Баатар харцаг бол тунаанд үлдэх байх. Монгол улсын харцаг Монгол улсын авраг хангаа амаавн. За Монгол улсын авраг хангаагийн багш Авдаамгийн мөсцөм харьяат Монгол улсын зан Сэдвийн Мегмар сүрэн зан сууж байгаа харагдана. Хоёр үхэн барилдаан зүүн талаараа элэг ус сэнжигний барьсан дүрээ барилцаад авлаа.
За хоёр өхийн барилдаан задраад баруун талаараа илүүс Сэнжигний барьцаанд хүрсэн. За энэ барилдаан барьц задарсан тохиолдолд тэгээд авдар үлжин зулгой барилдсан да. За Монгол улсын зан Сүхбат Зоригт Баатар харцаг хоёр бол одоо саяны болсон Сүхбат цааны барилдааныг л одоо ярьж өөрөлдөж цугаа болоо гэмээр харагдлаа. За хоёр өхийн барилдаан бол энэ элэг ус Сэнжигний барьцыг баруун талаараа бариад за 3 минут л болчихж байгаа болоо да. Дараагийн барьцсан шилжих болсон байх. За элэг усны барьцыг контрол талаа тавиулсан. Улсын харцаг залбаа 1902 онд төрсөн. Монгол улсын Арслан Орхонбаяр 98 онд төрсөн. 8 насны зэрэгтэй хоёр бүх. За Баян Хонгор аймгийн Баян булаг сум Харьяат Монгол улсын харцаг залбаа Мөнхөө зөвгөр Бадрах өглөө. За нэгдэл клуб Тэргүүн бог дэвж дотоодын зэргийн 810 дугаар ангийн нэр дээрээс барилддаг. За хоёр өхийн барилдаан зүүн талаараа дөрвөлжин зулгаа барилцаад авсан. За хоёр өхийн барилдаан барь задрахаар болж байна да энэ барьцсан дээрээс. За залбаа харцгийн барилдаан бол ер нь сэрвүү барилдаан, хагас сэрвүү өрцөн дээрээс өөрийнхөө одоо үндсэн барилдаануудыг гаргадаг. Монгол улсын Арслан Орхонбаярын барилдаан бол элэг ус Сэнжигний барьцан дээрээс зүүн талд хонготон таллан за дунгуйл татах бас мэгний үйлрүүдийг хийдэг.
За Улсын Арслан Орхонбаяр бол одоо 2 өдөр дараалан Монгол өхөө өргөнд болсон барилданд барилдаж байгаа. Монгол Улсын Хар зах золбоо бол 3 өдөр дараалан 3 дахь өдөр дараалан барилдаж байна. За баруун талдаа сугдсан барьцыг одоо нэг энэ барилдааны тутам одоо ганц л авлаа да. За шилдээ дурагшин доктора баруун талд нь сэжигдсэн юм байна. Монгол Улсын Хар зах зоригт Баатар. За эндээс бол баяр жавхлан Арслан хутгсан. За тааруу шахад татаад мөхөөг үзээсэн энэ дээр. За хоёр өхийн барилдаан шуудганы барьсан төрж барилдахаар боллоо. Зүүн талаас л дан шуудганы барьцтай барилдаа эхэлнэ. За шууд гараа толгой зөрүүлсэн. Монгол Улсын Хар зах золбоо.
Даварантлаараа дөрвөлжин зулгаа дан шуудгны барьцтайгаар барилдаа эхэлсэн. Шахад атлаа, таарул шахад атлаа, дутуудлаа. За барьцыг бол сайн сулсан да бийг сайн сулсан золбоо харцаг. Хоёр өхийн барилдаан зүүн талаараа дөрвөлжин золгоно. За золбоо хацаг бол зүүн талаараас. Золгооны барьцсан дээр бол шууд толгой зөрж салах бах. Шуудганы барьцыг жи тавиулах гэдэг дуудсан. Орхон баяр Арслан эндээс нэг тесрээд за суугадаа дэшинд тойрол шахад адах юм уу? Өргөж гаргаж ирээд мошгиж мэдхий. За толгой зөрсөн давхар шуудганы барьцтайгаа. За та барьцаач давмгайлсан да. Дагуулаа төмөрлөө араар нь хашиж мордлоо. Салингийн аймгийн цагаан орсон харьяат алдар спорт ороод таван дэвжээ атар тэрээд апо компаниудын бүх Монгол улсын харцаг Монгол улсын Арслан Орхон баяр Монгол улсын харцаг золбоогоор 6 дав шөвгийн дөрв шалгаран үлдсэн. За шуудганы барьсан дээрээс бол гар бол мундаг атгаж байна. За эндээс араар нь баруун талдаа хашиж мордоод тавсан барилдааныг давтаа харууллаа. За энэхүү өжид бүхийн барилдааны 6-гийн даваа өндөрлсөн. Өжид бүхийн барилдааны 7-гийн даваанд Монгол улсын авраг ханга амаун. За Монгол улсын Арслан Орхон баяр улсын зан Сүхбат улсын харцаг Зоригт Баатар нараас Монгол улсын Арслан авраг ханга амаунда. Улс төрийн өчим Монгол Ардын намын 105 жилийн ой их хөрөнчдийн өдөр зөрүүлсэн хөчтөхийн барилдаанд 256 бөхөөс амжилттай барилдаанд 5 даван шөвгөрсөн бөхчүүдэд 80 үлдс одоо 4 бөхөө шагнал гардуулах гэж байна. Монгол улсын арцаг золбоо Бөнг 2 аймгийн хурцарсан очирхөө аймгийн гарсан баяр жавхлан нарыг Монгол өхөө өргөөний хоймор урьж байна. Шагналыг Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Ямагийн Инкватор Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Бярузаны пөрүү давг наргаар дуулаж баяр хүргэнэ. Улсын харцаг золбоо улсын харцаг Бөнг 2 аймгийн хурцарсан очирхөө аймгийн гарсан баяр жавхлан нарыг урьж байна. За улсын харцаг золбоо улсын харцаг Бөнг 2 аймгийн хурцарсан очирхөө аймгийн гарсан баяр жавхлан за яваарай. Улс төрийн өчим Монгол Ардын намын 105 жилийн ой их хөрөнчдийн өдөр зөрүүлсэн хөчтөхийн барилдаан улс аймгийн алдар цолтой 256 бөхөөс амжилттай барилдаанд 5 давж дун шөвг шалгаран үлдсэн бөхчүүдэд шагналыг дуулаж баяр хүргэж байна. За зүүн талын засуулууд өрөөслөрөө хөчтөхийн барилдааны 7-гийн даваа хэлэхэд бэлэн болоод байна.
Өчтөө хэн барилдааны 7-гийн даваад улсын авраг хангаа улсын зансаг хотыг амдаж улсын ирсэн орхон баяр улсын харцаг зоригт баатартай тунаж өрөлтөөр боллоо. За бүгчүүд гараарай. Монгол Ардын намын 105 жилийн ой их хөрөнчтийн өдөр зориулсан өчтөө хэн барилдааны 7-гийн даваа хэлэхэд бэлэн боллоо. За орхон баярлсан гараарай. Хэн барилдааны 7-гийн даваа хэлэхэд бэлэн болоод байна. Улсын ирсэн орхон баяр гараарай. За орхон баяр өссөн гарыг. Улсын ирсэн орхон баяр. За энэхүү өчтөө хэн барилдааны 7-гийн даваа. За их хөрөнчтийн өдөр Монгол Ардын намын 105 жилийн ой зориулсан улс аймгийн алдар цолтой өчид өхийн барилдааны 7-гийн даваа эхэллээ. Өчид өхийн барилдааны 7-гийн даваанд Ховд аймгийн Буян цэцмийн харьяат Монгол улсын авраг хангаа, Аранга аймгийн Хашаа цэцмийн харьяат Монгол улсын зан Сүг хотыг амлаж явж, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур цэцмийн харьяат Монгол улсын ирсэн орхон баяр, Аранга аймгийн Батсан цэцмийн харьяат Монгол улсын харцаг Зоригт Баатарна тонон барилдахаар үлдлээ. За сонирхолтой барилдаанч гарan дайнд байгаа бүгчүүдээс. За энэ цаг үеийн одоо ер нь цол цолныхоо одоо төлөөлөлүүлсэн ийм дөрвөн бүх шалгаран үлдсэн. Монгол улсын аврагныг арсланыг, улсын зааныг, Монгол улсын үнэн зэрэг тарцганыг үлдсэн. За талбай бол одоо ер нь
тон жолоотой 2-оос 4 бүгийн барилдаа одоо бүгчүүдийг голлуулаа барилдуулах хэрэгтэй засуул үлийн цэцүүд. Монгол улсын аврахангаа сүгвэт улсын заа сүгвэт нарын барилдаа. За эндээс нэг тохоо дотоод юм уу игэм дахим игээ зүгвэт зан нэг дахимдаж мэдх юм шүү. Сайхан талбай голлоод сайхан оргон хорц барилдаан гаргаж барилдах хэрэгтэй дээ бүгчүүд. Монгол улсын арслан орхон баярд идэвхтэй барилдах сануулга ирж байгаа юм байна. Зүгээр илэрхий хойшоо ухарж барилдсан гэдэг үүднээс ирж байгаа болоо да. Монгол улсын зан сүгт барамгаар элэг усны барьцыг дасаа хатгаад авсан. За аврагын хувьд бол одоо 100 гар сугны хонгорын барьцтай юм болоо да. Сүгт цааны хувьд бол ер нь тон шийдэмгий одоо барилдаа хийгээд байгаа. Аврахангаа барамгаар зүгээр буулган дээр дараа бариад авсан. Монгол улсын харцаг зоригт Батар мөлийн тулгуухан өргөж шороод эхэлсэн. Зарим дөргөн шургаа барилдаантай юм бөх. Архан баяр арслангийн хувьд бол ингэ барьцсан түрээд бариад авах одоо юм бодолтой байгаа бах. За авраг заа хоёрын хувьд бол сайхан барилцаад авсаа. Элэг үссэн гарныхан сугны хонгор дээрээс дараа бариад авлаа Монгол улсын аврахангаа. Зүүн талдаа суугдсан, зүүн талдаа мошгоо орж мэдэндээ Сүгбат цаанаас. Зүүн талдаа лавхан сугдаа бариад авсан. За содгны 10 хормоноос бариад авлаа. Холгоо аврагда бариад авсан сэжсэн. За аврагын хувьд бол яг одоо байрлалын хувьд бол тун давуу талтай юм. Харин л голлуулж барилдуулах хэрэгтэй байна да засуулууд.
Сугтаа бариад авлаа. Зүүн талдаа зөрөө сугтаа бариад авсан. Сайхан барьсан дүрээ барилцаад авлаа да. Монгол улсын арцаг орхон баяр улсын арцаг Зоригт Баатар нар зүүн гар илгүүлсний барьцтай орхон баяр Арслангийн за суулууд бол одоо саяны одоо тавилдсан барьцаа барилах хэвээр. Гар ургалсан барьцан дээр зурагч нь хөнтөрлөө. За барилдааны үндсэн цаг бол 20 минут. Хоёр бүхэл одоо санал нийлэх юм бол наан барьцандаа хурж барилдаж болно. Монгол улсын авраг хангай баруун гар илгүүлсний барьцтай улсын сан сүгэд илгүүлсэн гаран дээр нь зүүн гараараа сэнжигдээ бариад авсан. За аралж ядсны хувьд бол тун ойролцоо амьдаа хоёр бүх. За хоёр бүхэл одоо саналаараа баруун талаараа илгүүс сэнжигний барьсан дүрээ барилцаад авсан юм байна. Илгүүсний барьсан дээрээс за зүүн талдаа нэг дунгуйлж татах гай дутуудсан. Дутуухан дотоод буцлаа. За орхон баяр Арсланд одоо хоёр дахь сануулга ирсэн. За хоёр сануулга авсан хүн бол одоо ингэж барьсан дүрж явж өрөлдөх бол хэрэгтэй болох бах. Зүүн гар илгүүлсний барьцыг тосоо бариад авлаа. Хонголоо. Зүүн талд хонгодод дутуудсан. Уургалаад гар хонтөргөр болсон доо энэ дээр. Хөл тавиад хонтөрж магадгүй. Цавчаа бариад авсан. Арслангийн хувьд бол одоо ингээ урагшаа яваад санаачлагыг артаа аваад барилдчихвол өөртөө давуу тал үүсэх боломжтой. За илгүүлсний барьсан дээрээ сонгогдсон барилдааныг давтаа харуулж байна. Давран талдаа нэг урагш нь хөнтрөх мэхний хувилбарч 90-д Зоригт Баатар арцгаас хөнтрлөө. Зүүн талд хангатлаа дотоодсон. Зүүн талдаа сугдаа бариад авсан. За харцагтаа сугдаа бариад авсан бол одоо тонгорлоо. За нэг иймэрхүү барилдаан ч үзүүлнэ Зоригт Баатар арцаг.
Аранга аймгийн Батцангал сум хариад бүгд дэвжи алдар спортороо хатан интернэшнл сумын 6 компаниудын бүх Монгол улсын үнэн зэрэг тарцагч холбоо Зоригт Баатар Монгол улсын арслан Орхон баяраар 7 довж энэ барилдааны төрөө уул алдгаар шалгаран үлдлээ. За баруун тал руугаа урагш нь хөнтөрсөн. За хөнтрөд элгүсний барьсан дээрээс баруун тал онгодоод за эндээ сугдаа бариад авсан. За сугдаа зүүн талдаа тонгороод за тонгороо дутуудангууд нь дагуулж хөмрөөтэй орж ирсэн байна. За иймэрхүүл одоо эрэмгийн барилдаантай харцаг. За үзэгчдийг бол одоо үзэгчд бол одоо иймэрхүү сайхан барилдааныг үзэх гэж Монгол өхий оргинд одоо хорон цугладаг да. За үнэхээр ингэ одоо дөрвөн жургаа сайхан барилдааныг үзүүллээ. Улсын авраг хангаа Монгол улсын зан Сүхбаатарын барилдаанд за барь задарсан. За Зоригт Баатар харцгийн барилдааны давтан харуулж суугдсан. Зүүн талдаа суугдсан эхлээд. За баруун талдаа огшоо суугдаад баруун талдаа мордох гээд тонгорсон тонгороогоо бас хөмрөөтэй. Ингээ залгуулж орж ирсэн. Авраган зан Сүхбаатарын барилдаан бол тодорхой барьсан дүрээг бай. Хоёр үхийн барилдаан бол ер нь барьсан түрээд барилдчихад ер нь болох л юм бөхчөөд барилдаан бол тун ойролцоо саналаараа барьсан түрээд барилдчууд одоо ямар ч барьсан дүрж барилдаж болно. За хангаа авраг элгүсний барьцыг тосоод бариад авсан байх юм. За Сүхбаатарын барилдаан бол ер нь өнөөдрийн барилдаан тун сайхан байгаад байгаа. Тон шийдэмгийн хурдтай барилдаануудыг хийгээд байгаа. За саяны захалсан барьцтайгаа хоёр бүх голлоо барилдаа эхэлж байгаа юм байна. Сүхбаатарын гарны татаа сайн татах юм бол сонгодож болохоор л. За гар бол ерөнхийдөө хонгонд бол сайн лавхан хүрчээд байгаа. За аврагын гар бол зүүн гар бол тодорхой барьсан дүрээгүй. Мордлоо. За суулаад бариад авсан. За хүнтэр суйлж мордоо дотоодсон. За тамбураад бариад авсан та эндээс. За баруун гар бол одоо аврагын баруун гар ямар барьцтай байгаа юм. За давуула зодгны араас бариад авсан. Тун амаргүй барьсан төрсөн юм байна. Сүхбаатар бол одоо эндээс ядраагүй дээрээс иж гарах хэрэгтэй те харин сайхан барьсан төрсөн. За хоёр бүхийг одоо ер нь тэр жигтэн тойруулаад бариулах хэрэгтэй те барьцыг. За зүүн талдаа хөнтрөөд араар нь мордод суйлсан. За авраг бол энэ дээр харин төдийлэн актер чангарсангүй.
Харин хүнд барьцанд шорсондоо сөхөцсөн. Аварга хувьд бол одоо тун одоо алдаж болохгүйгээр л одоо барьц. За элэг усны нэг баруун гарын барьц одоо элэг усны түрээгүй байсан уу? Нэг гарын барьц түрээгүй байсан харагдаж санагдж байна. За хоёр үхий талбайн голоос барьцтай нэглүүлсэн. За хоошол ухаргал хэрэгтэй байна да зүгээр авраг. За Сүхбаатааны хувьд бол харин за наа тал руугаан буюу одоо баруун тал руугаа л өөрөө өвдөг тулаад гэргвэл гарах бол боломж байна. Цаа талтаа бол одгоны ар хормоны барьцтай учраас цаа талтаа бол ээж боломжгүй. Зүүн гараараа элэг усны барьцыг аваад баруун талаараа хангадаас ижиж гарч ирэх юм. За сэжлээ гараад ирсэн. Гараад ирэнгүүт асгуулаад хавирсан элэг усны барьцан дээрээс татаж дахимдаа дутуудлаа. За аргагүй бяртаймаа. Асал хүнд байдлаас гарч ирж байна. За дагаад гараад ирэхэд нь тохой сөхөж хавираад дутуудлаа. За харин томбрайдсан, толгоо аваргалсан хүн бол тэгээд ухарж л байх хэрэгтэй. Ухарж одоо хүний гараар нь газар толуулах. Тэгжээж бол одоо томбрайдуулсан, толгоогоо аваргалуулсан хүнд бол ачааллагддаг. За хоёр үхийн барилдаан зүүн талаараа элэг ус сэнжигний барьцан дүрээ барилцаад авлаа. За зүүн гарын сэнжигний барьцыг холбоо бариад авсан Монгол улсын заа Сүхбаат. За Сүхбаатаны хувьд бол элэг усны барьцан дээрээс нэг тийм удаан атгаж барихыг бол шимдэхгүй байгаа болтой юм. Элэг усны барьцыг тавиад за баруун гар буулган дээр нь гаргаа бариад авсан. За зүүн талдаа нэг татаа ирж мэдэх юм байна да аваргаас. Уцаага дунгуулд тач мэдэндээ энэ гар тулж угаад.
Хоёр өхийн барилдаан зүүн талаараа дөрвөлжин золгоо согны анхор элэг усны барьцтайгаар барилдаа эхэлнэ. За зүүн талын дөрвөлжин золгоон дээрээс хэн одоо ямар ч мехний хөвлөөр явсангүй. Хоёр өхийн барилдаан бол шуудганы барьцсан дээрээс хурж байдаг барилдах нь бол тодорхой болсон. Араар нь мордлоо. Давуулсан барьцсан дээрээс урагш нь хөн тэрхэгт нь даагаж бараан талд нь мордоо дуудж байна. Тэгээ хоёр өхийн барилдаан зүүн талаараа дан шуудганы барьцсан дурж барилдахаар боллоо. За зүүн золгооны барьцтай барилдаа эхэлсэн. За зүүн дан дээрээс харин нэг тийм толгой зориулсан сугатсан. Эндээс барьц задрах бах. За давхар шуудганы барьцсан дээрээс бол хоёр өөх. Хин л барь гаргаж барилдан да. За аврам талаар хандлагатай шуудганы барьцсан төрсөн. За хоёр бүхэл одоо хэн энэ шуудганы барьцсан дээрээ сайн барилдаг. Сөхөт цааны хувьд бол давхар шуудганы барьцсан дээрээс зүүн болгож зөрөөд голлож дайрн араар нь мордно. Монгол улсын аврах хангаагийн хувьд бол шахаад татн мордно. За өөрсдөө хин хинээсээ ирэх мехний хөвлөрийг бол хоёр бүхэл хин сайн мэдж байгаа бах. Зүүн талаараа зэр зулгаа давхар шуудганы барьцтайгаар хоёр бүхэн барилдаа эхэлнэ.
За одоо толгой зөрөндөө хоёр бүхийн. За эндээс ч одоо ер нь хин л одоо тун их хүч гаргаж байгаа толгой зөрүүлээд за мөргөд авсан даа зөвхөн голлоо төгөн. Тогтоохооргүй улсаа. За зүүн талдаа залгаж мордоод мэхэг үзээлээ. Аранга аймгийн Ашиатсан харьяат бүхэлд дэвжээ алдар спорт ороо. Залуунууд компани өг Монгол улсын зан Сүхбаатарын Сүхбаат Монгол улсын авраг хангаагаар 7 давжийн нэврэлдэаны төрөө булаалгаар шалгаран үлдлээ. За шуудганы версийн дээрээс бол ингэж голдож дайрдаг зүүн золгоон дээрээс давхар шуудгнаас хоёр шуудгийн дард тавиулаад за голлоод өөсөн. За энэ дээр зүүн талдаа мордсон. За мордоод мэхэг үзээсэ. За авраг за хоёрын барилдаа бол тун сайхан барилдаа хүч гаргасан барилдаа боллоо. За энэхүү эрхэм хүндэт үзэгчдээ улс төрийн өвгөн хөчим Монгол Ардын намын 105 жилийн ой их хуримчдын өдөр зөрүүлсэн хөч дүүхэн барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бүх хөж үзэн барилдаж Аранга аймгийн Хашаат сумын харьяат алдар спортороо залуу ноёд компани сүм төргөө компани бүх Монгол улсын зан Сүхбаатарын Сүхбаат Аранга аймгийн Батсангал сумын харьяат алдар спортороо Хатан Интернэшнл компани Суман зорхой компани бүх улсын үнэн зэрэг тарцаг бат сүхийн зоригтой атар нар үзүүр төр улаацалтахаар шалгарч үлдлээ. За бүхэн барилдааны 8-ын даваа хэлэхэд бэлэн болоод байна. За ингээ нэг дэвжээний нэг нутгийн одоо улсын зан харцаг хоёр энэ барилдааны үзүүр төрөнд шалгараад байна. За хоёр бүх гараарай. За энэхүү их хуримчдын өдөр Монгол Ардын намын 105 жилийн ой зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхөөс хорт хүч авхаа цамбагаан сарим барилдаж үзүүр түрэн шалгаран үлдсэн хоёр бүх дэвэн дэвсээр гарч ирж байна. За энэ барилдааны төрөг булаацалтахаар Аранга аймгийн Хашаат сумын харьяат Монгол улсын зан Сүхбаатарын Сүхбаат Аранга аймгийн Батсангал сумын харьяат Монгол улсын үнэн зориг тарцах Бат сүхийн зоригт баатар нар шалгаран үлдсэн. За Аранга нутгийн бүхэлд дэвжээний хоёр бүхэл одоо өнөөдрийн барилдааны тэргүүн байрыг булаацалтахаар шалгаран үлдлээ. За хоёр бүхийн барилдаан бол нэлээд шуурхай барилдаан болох хаа. Зэрэг дотор арцгийн хувьд бол нэлээд амралттай. За харин төргөн шуурхай барилдаа үзүүлэхийг бодох бах. Ер нь ч өөрөө шуурхай барилддаг бүх. Сүхбаат цааны хувьд бол нэг жоохон амралт авч
За барьж зогсож байгаа дэр нь өөрийгөө одоо амраах юм болов. Тим тактиктэй барилдах бах та. За ордоороо хөл тавьж хүнтэрж мэдэндээ хүнтрээд болсон гутан зүүн талдаа хонгодно. За цогдоо бариад улаа. Цогдож толгоо ургалах гэдэг дуудсан. За ингээд дагаад бужигнах юм бол харин Зоригт Баатар харцагт бол давуу тал үүснэ. Зүгээр тогтоогоод барьцсан төрж барилдах юм бол Сөхөт зам бол өөртөө давуу тал үүсэх боломжтой. Сэнжигний барьцсан дээрээс дунгуулж татаад мэхэг үзээлээ. За Зоригт Баатар харцагч өнөөдөр ч урамтай сайхан бариллаа да. За энэ Аранга аймгийн Батсангал сумын харьяат бөхөлөг дэвжээ Алдар спорт ороо. Сэвсэг түвшний тэг 13 дугаар анги Хатанд интернэшнл компани, Суман 6 компаниудын бүх Монгол улсын харьцаг бат зүхийн Зоригт Баатар эх орончдын өдөр Монгол Ардын намын 105 жилийн ой зориулсан Улс аймгийн алдарсалтай хүчит 256 бүхэн барилдаанд төрөө магнаа төрөө байр эзэллээ. За энэ барилдааны үзүүр Дарганга аймгийн Гашаад сумын харьяат бөхөлөг дэвжээ Алдар спорт хороо зэвсэг түвшний тэг 34 дугаар анги Залуу ноёд компани бүх Монгол улсын зан Сүхбаатарын Сүхбат үзүүр бол азалдсан. За энэ барилдааны үзүүрт Ховд аймгийн Буян сумын харьяат аврагч спорт хороо Од групп MGO транс компани бүх Монгол улсын авраг оргихийн ханга Сэлэнг аймгийн Цагаан нуур сумын харьяат 5 хан дэвжээ Алдар спорт хороо Атар тэрэд Апу компаниудын бүх Монгол улсын арслан Баяр сайхны Орхон баяр нар шөвгийн дөрв чалгаран үлдсэн. За өнөөдрийн барилдаан бол одоо дөрвийн шуурхаа, уран хурц, ан сонирхолтой барилдаанууд бол олон гарсан барилдаан боллоо. За өнөөдөр зөгээ цэгийн маань YouTube сувагтай хамтдаа бүх үзэн сонирхсан үзэгч түмэндээ маш их баярлалаа. За ирэх 3 сарын 7-ны өдрийн барилдаанаар эргэн уулзлаан төр баяртай үзэгчтэй. Өнөөдрийн барилдааны үзүүр төрөө улаацалдаж улсын харьцаг Зоригт Баатар төрүүлж улсын зан Сүхбат үзүүрлээ. За ингээ энэ барилдааны төрөө үзүүр их шүүгийн бөхчүүдэд одоо шагналыг гардуулж баяр хүргэнэ. За барилдааны их шүүгч чалгарч үлдсэн ардын хувьсгалын 101 жилийн он хоёр наадмын үзүүр төрөө хоёр бүх улсын авраг ханга улсын арслан Орхон баяр нар энэ барилдааны их шүүгч чалгаран үлдсэн байгаа. За энэ барилдааны их шүүгч чалгарч үлдсэн Монгол улсын арслан баяр сайхны Орхон баяр чагналыг Монгол улсын хурлын дарга, Монгол Ардын намын дарга Нэм усрын учрал их шүүгийн бүхэн шагналыг гардуулан баяр хүргэж байна. Ер нь бас түүхэн барилдаан боллоо шүү. Ардын хувьсгалын 101 жилийн он хоёр наадмын үзүүр төрөнд барилдсан авраг арслан хоёр их шүүгч чалгаран үлдлээ. Ардын намын одоо анхны үүр байгуулагдсан аймаг Архангай нутаг, тэр дундаа Ардын намын анхны дарга Солин Данзангийн нутгийн одоо зан харцаг хоёр үзүүр төрөө улаацалтлаа гэд бас одоо тоддох юм бол бас тийм сонин өвөрмөц түүхэн барилдаан бас болж өнгөрч байна. За мөн энэ барилдааны их шүүгч чалгаран үлдсэн Монгол улсын авраг хангайд
Монгол улсын хурлын дарга, Монгол Ардын намын дарга Нямсрын учрал их шүүгчилэрч үлдсэн бүхийн шагналыг дуулан баяр хүргэж байна. За үзүүр бүх Аранхай аймгийн хашаатсан хэрьят алдар спорт руу бөхөлөх төвчээ залуу ноёд сүм төргөө компаниудын бүх Монгол улсын зан Сүхбаатарын Сүхбаатад Монгол Ардын намын дарга, улсын хурлын дарга Нямсрын учрал одоо үзүүр бүхийн шагналыг дуулаж баяр хүргэж байна. За энэхүү улс төрийн өвгөн хөчин Монгол Ардын намын 105 жил их хуримчдын өдөр зориулсан хүч түүхийн барилдаанд амжилттай барилдан уран сайхан барилдаанаар үзэгч олнон огшон зэнгүүдэд төрүүлсэн Аранхай аймгийн Батсангал сумын хэрьят алдрын тэмэр спортороо Хатанд Интернэшнл суман зурхай компаниудын бүх улсын үнэн зэрэг тарцаг зоригт Батарт Монгол улсын хурлын дарга, Монгол Ардын намын дарга Нямсрын учрал төрөв бүхэн байшаглыг дуулаж баяр хүргэлээ. Монгол өхийн хуучин сайхан уламжлалыг бас харуулж зодгоон одоо тайлан дэвсэж одоо төрөв өхийнхөө баяр шагналыг гардан авч байна. Эрхэм мөндөд үзэгчдээ ийхүү улс төрийн өвгөн хөчим Монгол Ардын намын 105 жилийн ой их хуримчдын өдөр зориулсан хүч түүхийн барилдаан энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн амралтын өдрүүд буюу 3 дугаар сарын 7-ны өдөр Монгол өхийн өргөн зохион байгуулагдсан